Ерөнхийлөгчийн зарилгаар өвсгөл нуурыг төрийн тахлах нууруулах ажлын хүрээнд өвсгөл нуур эгийн голын усны сан бүхий газрын хамгаалтын бүс дагуу хог хаягдлыг цэвэрлэх аян 3 дахь өдрөө үргэлжилж байна. Цэвэрлэгний аянд хөвсгөл нуурын хамгаалтын бүс дагуухаа Эрдэнэчин Лөмбө хаанх чандамн өндөр алаг эрдэнэ түнэл эрдэнэ болгон сум хатгалт оцны иргэд төрийн болон төрийн бүс байгууллагын төлөөлөл 1000 орчим хүн оролцож байна. Дэлхийн хамгийн эртний 17 нуурын нэг мөн дэлхийн цэнгэг усны 0.4% бүрдүүлдэг Монгол орны хамгийн цэнгэг нуур бол хөвсгөл нуур юм. Суурьчлын бүс аялал жуулчлалын нөлөөгөөр нуур орчимд олон 10 жилийн хог хаягдал тодорхой хэмжээнд үүсч энийн цаашлаад нуурын экосистемд нөлөөлөх эрсдэл бий болсныг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаамаа. Тэгэхээр хөвсгөл нуур дэлхийн нэлээд эртний нууруудын нэг. Зарим нэг их сурвалжийн хэлж байгаагаар 2 сая жилийн настай, зарим их сурвалжийн хэлж байгаагаар 7 сая жилийн настай гэдэг. За багыг аваад үзэх юм бол 2 сая жил гэж бодох юм бол ямар урт хугацаа вэ гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэгэхээр 2 сая жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгаа тэр процессыг 80 жилийн дотор буюу нэг хүний за 60 ч юм уу насны дотор тэр өөрчлөлт мэдрэгдэжээвэл хүний насаар яривал нүд эрэмхийн дотор өөрчлөгдөж байгаа аимшигтай зүйл л гэсэн үг. Цэвэрлэгийн аяны нээлт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо. 2000 гаруй хүн амтай тус тосгоны хувьд нуурын урд хэсгийн эрэг дагуу зам талбайг цэвэрлжээ. Нуур орчмын хог хаягдлын ихэнх хувийг ахын хог хаягдал буюу ус ундаа архины шил гялгарууд зэрэг эзэлдэг. Мөн зарим жуулчдын баазуудаас гарч байгаа шингэн хог хаягдал чинь нуурын экосистемд нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. Хөвсгөл нуур эгийн голоос ундаалдаг нутгийнхны хувьд энэ нь ноцтой асуудал юм а. Аялал жуулчлал 10 оноос хойш хөгжснөөс жаахан хатгалд бол хатгалын иргэдэд бол орлого өсөж амьдралын юу бол гайг болж байгаа аялал жуулчлалын үеинд гэвч нэг муу үр дагавартай нь хог хаягдал тэгээд хөрсний бохирдол энэ тэрнгээр зам гарах иймэрхүү байдлуудыг ашиглаж байгаа байхгүй юу. Энийг л урьдчилан сэргийлж далайгаа тагчих юм шиг энийг л урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна гэдгийг хэлсэн юм да. Ер нь аялагчид гадаадын аялагчид бол ер нь баг хог хаягдгүй шүү. Одоо нийт энэ нутгийн иргэд болон аял зугаалж байгаа хүн болгон энэ нуураа нүдний сүсгийн шиг хайрлж хог битээ хаяараа цэвэр цэмцгэр юутай ирсэн түүнийг аваад буцаж байгаараа гэж уриалъя. Их цэвэрлэг аян 3 үе шаттай явагдана. Эхний үе шат инхүү жуулчдын хөл хөдөлгөөний нэмэгдгээс өмнө инхүү эхлэж улсын баяр наадмын дараа 2 дахь шат хөвсгөл нуурыг төрийн тахлагт болгосны дараа 3 дахь шатны цэвэрлэгийг хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд хөвсгөл нуурын хамгаалтын бүс дагуу 545 км, эгийн голын 303 км дагуух усны сан бүхий газрын онцгой хамгаалтын бүсийн 5672 га талбайг хамруулан хийнэ. Хөвсгөл нуурыг инхүү бүрэн хэмжээтэй цэвэрлэхээс гадна цаашид хамгаалах нөхөн сэргээх ажлуудыг үе шаттай хийгднэ гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. За ер нь энэ хог бохирдлыг үүсгэж байгаа шалтгаанууд дотор бол хатгалд нэг жилдээ 50-аас одоо 60 мянган дотоодын амрагчид ирж байна. За дээрэс нь хатгалын 3000 гаруй иргэдийн одоо 4 үйлрэлд амьдарч байгаа энэ цаг үед бол одоо 100% амрагчдын хог хаягдал гэхээс илүүтэй энэ орон нутагт амьдарч байгаа бас нутгийн иргэдийн хог хаягдал бол бас давхар явж байгаа. Тэгэхээр энэ ач холбогдлын талаар гэх юм бол бид бүхэн одоо энэ нутагт амьдарч байна. Тэгээд энэ хог цэвэрлэгэнд оролцож байгаа байгаль орчны яам, ерөнхийлөгчийн тамгын газар, аймгийн засгийн тамгын газар энэ хүмүүс бол хог цэвэрлээд ингээд явчихна. Хамгийн гол одоо үр дүнгийн хүртэж байгаа хүмүүс бол манай хатгал тосгоны иргэд байгаа. Тэгээд энэ хог цэвэрлэгээ цэвэрлээд энэ хөвсгөл нуурын иргэн тойрны цэвэр цэмцгэр байдал бол эргээд олон одоо жуулчдын сэтгэлийг татахтай ийм нөхцөл байдал байгаа. Энэний үр ашгийг бол манай хатгалын төмөн олонд одоо хүртэх ийм одоо сайхан ажил болж байна л гэж шаардсан. Хөвсгөл нуурыг 2019 онд цэвэрлэх хамгаалах санаачлагыг тухайн ерөнхий сайд гаргаж нууранд живсэн техник хэрэгслүүдийг татан гаргах, жуулчдын баазуудын хог хаягдлын ландфил байгууламжийг байгуулах зэрэг үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж ирсэн.